Видеотон диск буюу DVD, Digital Video Disc. DVD-ийн CD-ROM-тай харьцуулбал маш их мэдээллийн багтаамжтай. Нэг талд нэг үед DVD-ийн 4.7 ГБ багтаамжтай. DVD-ний долгионы урт нь богино лазер ашигладаг учраас оптик замууд дээр мэдээллийг нягт байрлуулж болдог. DVD-гээс унших бичиг төхөөрөмжийг DVD төхөөрөмж гэнэ. DVD-ийн CD-ROM-тай харьцуулбал маш их мэдээллийн багтаамжтай. Нэг талд нэг үед DVD-ийн 4.7 ГБ багтаамжтай. DVD-ний долгионы урт нь богино лазер ашигладаг учраас оптик замууд дээр мэдээллийг нягт байрлуулж болдог. DVD-нээс зөвхөн унших төхөөрөмжийг DVD-ROM төхөөрөмж гэдэг. Харин бичих боломжтой төхөөрөмжийг DVD-RW төхөөрөмж гэнэ. DVD-ROM төхөөрөмжийн компакт дискийг унших хурд нь 1X, 2X, 4X, 8X, 16X, 32X, 40X, 50X зэрэг байдаг. 1X гэдэг нь өгөгдөл хандах хурд нь секундэд 1350 кБ юм аа. DVD төхөөрөмжийн хурд. DVD төхөөрөмжийн хурд нь X-ээр хэмжигдэх ба 1X нь секундэд 135 МБ байна. 2X хурд нь секундэд 270 МБ, 2.6X хурд нь секундэд 351 МБ, 4X хурд нь секундэд 540 МБ, 6X хурд нь секундэд 810 МБ, 8X хурд нь секундэд 1080 МБ, 12X хурд нь секундэд 1620 МБ, 16X хурд нь секундэд 2160 МБ, 18X хурд нь секундэд 2430 МБ, 20X хурд нь секундэд 27 МБ байна. DVD-г олон хоёр талтай буюу dual layer физик шинжээр нь нэмэх хасах гэсэн төрлөөр хуваадаг. Жишээлбэл DVD-R, DVD нэмэх R, DVD-R-DL, DVD-R-DL, DVD нэмэх R-DL, DVD-RW, DVD нэмэх RW, DVD-RW-DL, DVD нэмэх RW-DL гэх мэт. Санамсаргүй хандлт хэлбэртэй хард диск шиг ашиглаж болдог DVD-RAM гэсэн төрөлч байдаг. Флаш санах хой дээр суурилсан төхөөрөмжүүд. Флаш буюу санах хойно тэжээлээс хамаарахгүй санах хойн төрөл бөгөөд өгөгдлийг микросхемд бичих ба хадгалдаг. Флаш санах хойд тулгуурласан төхөөрөмжийн бүрэлдэхүүнд хөдлөх хэсгүүд гэж байдаг учраас тэрнийг өгөгдөл хадгалж зөөж авч явахад илүү хэрэгэлдэг. Флаш ой гэдэг бол жижигхэн гэрэнд байрласан микросхем гэж ойлгож болно. Иймд мэдээлэл тээгчдээр бичих, уншихын тулд USB портоор компьютер залгана. Одоо үед 256 МБ, 512 МБ, 1 ГБ, бүр сүүлийн үед 500 ГБ хүртэл флашыг үйлдвэрлэж байна. Гаралтын төхөөрөмж. Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм аа. Жишээ нь дэлгэцэнд харах, цаасанд хэвлэх, дууг сонгож болдог. Монитор. Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг байгууламж юм. Өөрөөр хэлбэл уян болон хатуу диск дотор мэдээлэл, програм хангамж, тэдгээртэй ажиллах, компьютерын гараас оруулах тэмдэгт бүгд энэ байгууламжийн дэлгэцээр харагддаг. Энд дэлгэц буюу дисплей, монитор гэсэн хоёр ойлголт хэлдэг байна. Энэ нь нэг эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч ирж болно.
Өнгө ба наривчлал буюу resolution. Хэдэн өнгө харуулж чадж байгаагаар нь уг дисплейн өнгөний үзүүлэлт тодорхойлогдно. Дэлгэцийн хэмжээ. Мониторын дэлгэцийг хэмжээгээр нь ялгадаад энэ нь ийж гэсэн нэгжээр хэмжигдэнэ. Жирийн хэрэглэгчдэд зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчин дисплейтэй байдаг. Үйлдвэрлэсэн технологийн мэдээллийг электроникийн технологийн ямар аргаар экран дээр харуулж байгаагаараа ялгарна. Ихэнх дисплей электрон цацрагт хоолойн технологиор хийгддэг байна. Орчин үед LED буюу гэрэлэн диодын, LCD буюу шингэн кристаллын технологиор хийсэн маш нэгэн экрантай дисплейнүүд худалдаанд гарч байна. Эдгээрийг хавтгай экрантай дэлгэц гэдэг. Дэлгэцийн карт. Анхны дэлгэцийн картыг IBM PC 1981 онд MDA 25-ыг үржих 80 зөвхөн текст гаргах дүрслэх боломжтой гэж үйлдвэрлэж байжээ. Харин анхны дүрс зураг гаргах боломжтой дэлгэцийн карт нь CGA юм. Дэлгэцийн төрөл. 1981 оны MDA загварын дэлгэц нь 2 төрлийн үнэ ялгаралт 4 кБ санах байтай. 1981 оны CGA загварын дэлгэц 4 төрлийн өнгө ялгаралт 16 кБ санах хой 640-ыг харьцах 200 цагийн нэгтрэлтэй. 1982 оны HGC загварын дэлгэц 2 төрлийн өнгө ялгаралт 64 кБ санах хой 720-ыг харьцах нь 348 цагийн нэгтрэлтэй. Харин 1984 оны EGA загварын дэлгэц нь 16 төрлийн өнгө ялгаралт 256 кБ санах хой 640-ыг харьцах нь 350 цагийн нэгтрэлтэй. 1987 оны IBM 8514 загварын дэлгэц нь 256 төрлийн өнгө ялгаралт 1024-ыг харьцах нь 768 цагийн нэгтрэлтэй. Харин 1987 оны MCGA загварын дэлгэц нь 256 төрлийн өнгө ялгаралт 320-ыг харьцах нь 200 цагийн нэгтрэлтэй. 1987 оны VGA загварын дэлгэц 256 төрлийн өнгө ялгаралт 256 кБ санах хой 640-ыг харьцах нь 480 цагийн нэгтрэлтэй. 1989 оны SVGA загварын дэлгэц 256 төрлийн өнгө ялгаралт 512 кБ санах хой 800 харьцах нь 600 цагийн нэгтрэлтэй. Харин 1990 оны XGA загварын дэлгэц нь 65536 төрлийн өнгө ялгаралт 2 МБ санах хой 1024-ыг харьцах нь 768 цагийн нэгтрэлтэй. Цаашид зөвхөн зураг үзүүлэхээс гадна дүрсний өгөгдөл боловсруулах, мөн түнчлэн 2D, 3D буюу 2 хэмжээст 3 хэмжээст дүрс боловсруулах шаардлага гарч ирсэн. 1995 онд график картуудыг хийж эхэлжээ. Тухайн үед Matrox, ATI, S3 гэсэн үйлдвэрлэгчид зөвхөн дүрс зураг боловсруулах төв процессор буюу GPU-г зохиох ажил эхэлсэн юм. Компьютерийн график үйл ажиллагааг софтвер төвшөнд боловсруулах, дамжуулах үүрэгтэй DirectX, OpenGL гэсэн хоёр хурдсгуур байдаг. Дэлгэцний карта их хавтанд шингээсэн хувилбарыг онборд гэх ба нэмэлт санах хой ашиглахгүй үндсэн санах хойноос заасан хэмжээгээр хэрэглэнэ.